Төв аймгийн заамар сумыг бид нар мэднэ. Алтны хөтөлбөр 40-од жил ингээд хэрэгжээд тэнд бол ялангуяа хайлаас баг нь бол маш хэмжээний сүйтгэлд өртсөн. Тэгээд сүүлд нь болохоор төмсдийн баг гээд одоо бүрэн бүтнээрээ үлдсэн байсан ганц багт нь бол алт 2 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэд аймаг орон нутгийн удирдлагууд нь шийдээд 21 мянган га газарт бол хууль зөрчиж лиценз олгосон байдаг. Уулын энэ төмсдийн багийн нутгийг бол заамар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал орон нутгийн тусгай хэрэгцээнд автсан, аймгийн шийдвэрээр мөн орон нутгийн тусгай хэрэгцээнд аваад ашигт малтмалын газар кадастрын бүртгэлдээ орон нутгийн тусгай хэрэгцээний газар гэд бүртгээд авсан байсан. Ашигт малтмалын тухай хуулиараа бол ийм орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт бол лиценз олгох ёсгүй байдаг. Гэтэл засгийн газар тогтоол гаргаад алт 2 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэд 6-7 аймагт тусгай хэрэгцээнд авсан газарт лиценз олгохоор тогтоол гаргасны нэг нь энэ заамар сумын төмсдийн баг байсан. Заамар сумын малчид бол одоо мал аж ахуй эрхэлж амьдардаг улсууд нь хайлаас баг нь одоо бэлчээрийн даацсан хэтэрсэн тийм ээ өвс одоо бэлчээрийн нөөц нь багассан, туул гол нь одоо бохирдсон учраас хойноосоо шахагдаж явсаар хагаад өөр наймган буюу энэ төмсдийн баг дээр бол ихэнх одоо мал нь малчтайгаа энд бол амьдран суурьж исэн учраас одоо бид хаашаа явах вэ, хаашаа нүүх вэ, хаана амьдрах вэ гэдэг ийм асуудал бол тэдний өмнө тулгамдаж гарсан учраас эд бол бид энэ бэлчээрээ өгөхгүй, эндээ бол бид нар малаад амьдрнаа гэсэн ийм хүсэл сонирхлын үүднээс бол нутгийн иргэд эсэргүүцэж анх одоо энэ хэрэг явдал үүссэн байдаг. Тухайн үед бол манай төрийн бас байгууллага заамар суманд бас зохион байгуулалтанд ороод үйл ажиллагаа явуулж исэн нутгаа хамгаалдаг 2 төрийн бас байгууллагатай хамтарч ажилладаг байсан учраас бид бол нутгийн иргэдийн энэ эрх ашгийг нь хамтдаа хамгаалах ёстой гэдэг зүйлийг ярилцаж зөвшөлдсөд нутгийн иргэдэд тусалсан. Лиценз олгохтой холбоотой эрх бүхий дээрх байгууллагуудын удирдлагуудын гаргасан шийдвэр нь хуулиа зөрчсөн юм уу гэдгийг тогтоох энэ ажиллагааг хийсэн. Энэ бол нийтийн эрх ашигын өмгөөллийн үйл ажиллагаа явуулахад хамгийн чухал зүйл бол энэ байдаг. Өөрөөр хэлбэл биднэрт бол шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах ёстой болдог. Ер нь энэ нутгийн тэр бүрэн бүтэн байгаль орчныг нутгийн иргэдээс нь илүү сайн хамгаалдаг хүн байдаггүй. Тэгэхээр энэ иргэдэн өөрсдөө энэ арга замд суралцсан явдал нь бол энэ аргаа мэддэг болсон нь бол өнөөдрийг хүртэл ингээд нутгаа бүрэн бүтэн хамгаалж чадчих байгаагийн бас нэг одоо нөлөөлж байгаа хүчин зүйл мөн. Хоёрт нь байгаль орчны сэтгүүлчдийн сүлжээ гэж бас байгуулагдсан. Байгаль орчны сэтгүүлчдийн сүлжээ тухайн үед ямар асуудлууд яаж бий болоод байна гэдгийг цаг алдахгүй мэдэгдэж мэдээлж олон нийтэд хүргэж байгаа нь нийгмийн зүгээс тийм бас нэг хамгаалтыг бий болгоод байгаа. Тийм ээ? Нийгэм дэмжиж хамгаалаад байхад нутгийн иргэд их урам зориг ороод идэг юм байна. Тэгэд энэ дээр бас нэг нөлөөлдөг зүйл болов гэхээр өнөөдөр бас нэг энэ нийгмийн сүлжээ гэж мундаг том одоо талбар бий болцсон байна шүү дээ. Тийм ээ? Тэр мэдээлэл солилцдог, хүмүүс бие биенээсээ харилцсан суралцдаг. Заамар суманд бол олон ийм группүүд байдаг. Энэ одоо иргэдийн энэ мэдээллийн группүүдээр юу болоод байна вэ гэдгийг хэн хаашаа ямар үйлдэл үйл ажиллагаа хийгээд байгаа, хэний хууль бус үйлдэл яагаад байгаа гэдэг нь цаг тухайн үед бол хаанч байгаа иргэд бол одоо яг нэг дор нэгэн зэрэг авч чаддаг болсон нь бол урдны бидний хийж исэн олон тэмцэлээс илүү их юм нөлөө үзүүлээд нийгмийн сүлжээг их ашиглаж сурах, нийгмийн сүлжээгээр мэдээлэл аваад иргэд илүү хүчрхэгчих эрх мэдэлтэй болоход бол яалтарчгүй нийгмийн сүлжээ бол үнэхээр мундаг одоо хүчрхэг хэрэгсэл болсон байна. Энэ бол яг заамар дээр харагддаг. Заамрын иргэд бол нийгмийн сүлжээнд маш идэвхтэй болсон олон группүүд ингээд бие биендээ мэдээлэл өгөөд ингээд одоо шүүх хурал боллоо гэхээр шүүх хурлынхаа тухай зарыг өгчин, шүүх хурлынхаа явцыг мэдээлчин, үр дүнгийн мэдээлчин гэх мэтлэнгээр ингээд юм харилцан мэдээлэл солилцоод ингээд явж байгаа нь болохоор энэ дээр бас нөлөөлж байгаа. Бас энэ төрийн бас байгууллагуудын хамтын үйл ажиллагаа энд заамар суманд
одоо 3 төрлийн бас байгууллагын байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо эд одоо өөрсдөө нэг бие даагаад нутаг орны хамгаалах хэмжээнд чадварчдсан эрх зүйн мэдлэг мэдээлэлтэй болчихсон байгаль орчны хууль, экологийн хуулийнхаа талаар бол одоо хинээрч одоо заалгалтгүйгээр тэр нөгөө талтайгаа хариуцлагчтай бол шаардлага тавиад явж чаддаг ийм хэмжээнд чадварчсан ийм хүчтэй иргэний нийгэмтэй болсон энэ явдал нь бас их нөлөөлж байна тийм ээ. Мөн одоо эд өөрсдөө иргэд ингээ хүчрхэгжээд ирэхээр хинээс ямар одоо тусалцаа авах вэ гэдэг ийм юм мэддэг болсон. Одоо Монгол Улсын их сургуулийн хууль зүйн дээд сургуулийн багш нар бол энд маш их тусалдаг. Тэгээ эднээс одоо арга зүйн хувьд ч гэсэн тухайн үедээ одоо тусалцаагаа авч чаддаг. Гэх мэтлэнгээр үнэхээр л одоо иргэд өөрсдөө ингэж чадварчиж их хүчрхэг болсон нь нутаг орноо хамгаалахад нь бол хамгийн гол одоо хүчин зүйл болсон гэж одоо хэлж болох юм.